За сайн байцгаана уу? Намайг Баатар хүүгийн төгөлдөр гэдэг. Намайг Баяртуя гэдэг. Би Улсын дээд шүүхийн захиргааны иргэн найхмын шүүгчийн туслах шинжээчээр ажилладаг хүн байна. Намайг Галхуугийн Нарах хүү гэдэг. Улсын дээд шүүхэд иргэн найхмын шүүгч Эрдэнэ сувдын тусгаар ажилладаг. Намайг Томмол гэдэг. Би одоо Улсын дээд шүүхэд эрүүл иргэн дахин шүүгчийн туслахаар ажилладаг. Эхмийн тэргүүний туслах маань өөрөө улсын дээд шүүхийн иргэний танхимд ирж байгаа иргэний хэрэгүүдийг бүгднгийн хүлээж авч бүртгэл хөдөлдөг. Бүх хуралдааны зохион байгуулалтыг хангаж ажилладаг. Хэрэг хуваарлах үйл ажиллагааг бас хариуцаж үндсэн ийм чиглэлтэй ажилладаг ажил байгаамаа. Иргэний танхим бол танхимаас онцлог нь гэх юм бол ерхэд бол иргэний хэрэг маргаан иргэд хоорондын эдийн болон эдийн бас баялагтай холбоотой бүхий л хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Хууны бас нийгэмд харилцдаг бүх харилцааг л шийдвэрлэх онцлогтой. Захиргааны иргэн шүүх бол ер нь бол гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага юу захиргааны байгууллага нэг тал нь болж нэг тал нь иргэн байдаг учраас захиргааны байгууллага нь тухайн иргэн хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн бол зөрчигдсөн эрхийг нь хамгаалахад гол онцлог нь байдаг. Эрүүгийн хэргийн танхимын онцлог гэх юм бол одоо эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон тэр одоо эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг одоо үйлдсэн болохыг тухайн хүн хуулийн этгээдийн гэмруутай эсийг тогтоодог. Улсын дээд шүүхийн үндсэн хоёр чиглэл байгаа. Хэрэг хэмжээ шийдвэрлэх бас хуулийг нэг мөр тайлбарлах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ийм үндсэн чиглэлтэй байгууллага байдаг. Тэгэхээр яг энэ хоёр үндсэн чиглэлээс нь шүүгчийн туслах гэдэг хүнд үлдэж байгаа энэ сурж байгаа сургамж нь айгүй өгөөчтэй болов цаашдаа бас ямар ч ажил мэргэжил хашиж болно. Тэр ажилд нь бас бэлтгэгдэх замыг засч өгдөг болов уу гэж боддог. Шүүгчийн туслах нь болохоор шүүхэд ирүүлсэн хэрэг маргаанаа судлаад хэрэг цугларсан ямар баримтуудаар одоо тухайн хүний гин буруутайг тогтоох гэдэг юм тий. За тэд нар үнэхээр одоо натлаг баримтын шаардлага хангасан байхаа эсхийг танин тайлсан. Хэрэг дээр төвөр ажиллаа хийж хэрэгээ бэлтгээд хуралдаанд бэлтгэн тэрийг шүүгчтэй танилцуулаад хүртэн шалгах ажиллагаанд хүний эрх зөрчигдсөн байгаа эсэх тий. За дээрэс нь анхан давах хоёр шатны шүүх одоо шийдвэрээ гаргахдаа үнэлэлтэй байна уу хууль ёсны шийдвэр байгаа эсэх бүхэлд нь хэргийг хяндаг ийм онцлогтой байна. Хэрэг хэмнэн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчийн даалгасан ажлыг гүйцэтгэж хууль хэрэглээний төрлийн бэлтгэж өгдөг ажилладаг. Бид ингээд шүүх хуралдаанаа товлохороо хэргийн оролцогч нартай шүүх хуралдааны тов мэдэгддэг. Манай хонгоцол мөн үү? За би Улсын дээд шүүхийн захиргааны иргэн танхимаас явж байгаа. Соёл эрдэнэ шүүгчийн туслах нь байна. За хаан Ариал компанийн хэмжлэгээр иргэн тогтоол гарсан. Тогтоолоо гадаж аваарай гэж салгаж байна. Энэ тогтоол нь өнөөдрөөс эхлээд 3 хоногийн хугацаатай лайв хэлбэрээр Улсын дээд шүүхийн сайтн дээр бичлэг байршил шүү гэж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдрөөс эхлээд байршина. Тэгээд шүүх хуралдааныг зохион байгуулах бэлтгэхэд оролцож шүүгчийн захирамж шүүхийн тогтоолын төслийг боловсруулж өдөр тутамд ер нь олон Улсын дээд шүүхтээр ирсэн байгаа. Хэргийн оролцогч нар аюу хэргийн талаар асууж бас мэдээлэл авахыг хүсдэг. За тэр хүмүүс тэр болгонд нь за ийм хэргийн дээр байгаа юм байна. За энэ шатндаа явж байгаа хэргийн одоо хэрэг аль шатндаа явж байгаа талаар мэдээллийг бас хүмүүстээ өгдөг. Аль шатны шүүхэдээ шүүгчийн туслах хийнэ гэдэг маань өөрөө маш гоё ажил. Яагаад гоё гэж бодохлоор яг тэр эцсийн шийдвэрийг гаргаж байгаа шүүгч хүний дэргэд тэр эцсийн шийдвэр гаргах хүртэлх тэр үйл явдлыг дэрэгдээс нь харж сурж туршлагуудыг хөрөнгөлүүлдэг ийм онцлогтой ажил байт юм аа. Шүүгч хүн бол одоо хуулийн өндөр мэдлэгтэй байхаас гадна одоо өндөр ёс зүйтэй мэдрэмж шаарддаг ажил. Тиймдээч ер нь цаашдаа эрх зүйч хуульч шүүгчээр ажиллах хүмүүст бол энэ шүүгчийн туслах хийгээд ажиллах нь өөрөө маш том процесс мэдлэгийг
сурж авдаг. Иргэдтэй хамгийн ойр харилцдаг хүн учраас шүүх болон иргэн хоорондын холбох гүр болж өгдөг гэж би ойлгодог. Ирүү иргэн захиргааны танхимыг туршлагатай, мундаг, олон шүүгч нартай одоо хамтраад одоо нэгэн цаг хугацаанд нэгэн дээвэрд орж Их юм сурж, мэдж авч, заавар зүйлгээ авдаг. Тэгээд миний хувьд бол тэр хүмүүсийг үлгэр жишээ болгож ирээдүйд тийм хүмүүс болохыг хүч мөрөөддөг. Шүүгчийн туслахаар ажиллаж байгаа бидний хувьд бол шүүх байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад хамгийн гол хөдлөх хүч шүүгчийн туслахын ажил мэргэжил гэж боддог.